За яста баларсан. Хагас бүтэн санд хичээл үзэхгүй зөвхөн 5 өдөр хичээлээ үзээд амралтын 2 өдрөө чухмал Филиппинийг тойроод аялаад өгөх болтой байсан чинь хамгийн ихнийхэн аялал дээр 6 цаг 50 минутанд сургуулийн урдаас машин хөдлөнө гэж яхад би тэр чигтээ унтаад сэрүүлгэндээ огт сэрхгүйгээр 7 цаг 10 минутанд буюу 20 минутаар хоцорч сэрсэн байдгийг. За тэгээ өөрөөрөө ч сэрээгүй манай сургуулийн Монгол ажилтан манай буудалд орж ирээд манай хаалгыг тогших үед сэрсэн юм да. Одоо ингээ хаашаад харна нэг ийм амтан боохгүй юу? Одоо энэ сармагчин дэлхийн хамгийн жижигхэн сармагчин гинэ. Тэгээ зөвхөн энд л байдаг юм байна. Тэгээ яа харахгүй зөвхөн энд л байдаг болохоор одоо ерөөсөө сүмнэр, элдв янзын юмнууд нь бүгдээрээ яг нэг ийм яг л энэ жижигхэн сармагчингаараа ингээ төсөөлцөөцсөн. За тэгээд хоцорсон ч гэсэндээ манай Монгол ажилтан намайг ерөөсөө загнаагүй. Бидний хамгийн ихний маршрут усан онгоцон дээр суугаад далаагаар аялангаа өдрийн хоол идэх байсан. Усан онгоцтойгоо явж жагаад энэ арлын хүмүүс дээр очисон. Арлын хүмүүс болохоор олон төрлийн үзүүлбэрүүдийг үзүүлээд жишээ нь амаараа гал тургаад одоо энэ хүүхэд өндөр дээрээс ингээд өсөрж байгаа үз энэ үзүүлбэрүүдийг биднэрт үзүүлээд бидрээс тип авдаг юм билэ. Тэр мөнгөөрөө амьдардаг. Энэ аяллаа хамгийн сонирхолтой байсан vibe нь энэ шүү. Одоо та нар сонсоод үз. Одоо ингээд зөндөө олон могоонууд байгаа байхгүй. Одоо энэ могоо байна. За одоо хамгийн өдгөнтэй тэр могоо. Тэгээ энэ голд нэг могоо. Тэр болонд нэг могоо. Тэгээ энэ бас нэг ингээд нэг юм могоо. Тэгээ энд ингээ могоо. Тэгээ энэ ингээ ирээ могоо. Тэгээ ингээ голоор бол ингээ энэ хоёр могоо. За энэ нэг эрэгтэй тогс нь өөрийнхөө ингээд нэг гой сайхны гайхуулангууд тэр доор хөвтөж байгаа эмэгтэй тогс нь найрдаг гинэ. Эр нь өөрийнхөө гой сайхныг гайхуулаад эмэгтэй нь зөрж найрдаг юм байна л та. Тэр бидний нөгөө гандан дээрээс 500 мянган худалдаж аваад идэг тогсны өдний жинхэнэ тогстой амьдараа энэ биш. Одоо бидний нөгөө хэрэглээд идэг тогс нь өөрөө энэ. Хүү яагаад энэ хаанаас усгоожод байна? Хүзүү зүгээр борооны ус байсан байна. За энэ бол матар байна яаж ч удсан. Үгүй яаж ч удсан гэж угаасаа л матар байна л та. 5 хуруутай юм байна. Яг хүн шиг нөгөө могоон сугны арьс, онгон матрын арьс марс гэж яриад байдаг. Одоо матар нь энэ биш шүү дээ. Энэний арьсаар тэгээд цүнх гот хийгээд идэв юм шүү дээ. Хичнэр бол. Тэгэхээр хамгийн жижигхэн сармагчин гэсэн чи сармагчин энэ байна. Энэ жижигхэн ийм жижигхэн. Тэг ингээд нөө жижигхэн болохоор ойртоо камераар бичлэг авах айгүй чанаргүй харагдчих. Яг энд. За тэгээ яа харахгүй байгалийн тогтод сайтаа улсад явж байгаа болохоор энэ өнөөдрийн маань аялал бол үнэхээр гоё байсан. Дараа 7 хоногт би Шарктай аялал хийж үзье гэж бодоод байгаа байхгүй юу? Филиппин дээрснийг үзэх ёстой маа гоё үзье гэж бодоод л байна. Доороос харахаар бүр ингэж гоё харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ энэ бүр яг одоо нүдээр харж байгаа шиг утсан дээр харагддаг бол бас гоё л нэг бат. Ингэж гоё харагддаг. Гоё өнгөлөг байгаа ч.